Тэнгэр сонгот, хаан сонгот, мөнх сонгот, Монгол сонголт. Бид иргэний хөдөлгөөний нам буюу их намын дарга Үлзий Батын баяраатай ярилцахад бэлэн болсон байна. Урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Ялалаа. За иргэний хөдөлгөөний нам шинээр одоо зохион байгуулалтанд орсон шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр тэгээд энэ шинэ бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлохын урьдад яг ямар суурь судалгаанууд хийгдэв, шинээр бүтэц бүрэлдэхүүнийг бүрэлдүүлэхийн их суурь яаж тавигдсан бэ гэдгээс хоёлын яриагаа эхлэе. За юуны өмнө энэ телевиз үзсэн сууж байгаа олон сайхан Монголын ард түмэнд сайхан зусч байна уу гэж сайхан бичлэгээрээ сайхан эхлэе гэж бодож байна. За бидний хувьд бол анханасаа энэ үндэсний онол ном гэдэг имийг судалж түүнийг бас олон жилийн судалгааны үр дүнгуудыг нэлээд олон жил явуулсны үр дүнгээр энийг нийгмийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах зорилготойгоор ингээд анх намын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан. Тэгээд яг уу иргэн хөдөлгөөний намын үүсгэн байгуулсан журмын нөхдүүдтэй уулзсан учирч за тэгээ намыг бол цаашид шинжлэн зохион байгуулж үндэсний онол ном болоод тэгээ намын үйл хэргүүдийг аваад явах юм бодлого концепц хөгжлийн төлөвлөгөө байна гэсэн энэ зорилгын хүрээнд тавигдсан тэр зүйлийг харилцан ярилцаж бие бинийгээ ойлголцсны үндсэн дээр энэ намыг шинжлэн зохион байгуулж явах ийм үйл ажиллагааны боломжууд ирсэн. За тэгээ энэтэй холбогдуулаад анхны хурлууд маань нэгдээд 2023 оны 10 сарын 15-нд хурал маань болж 11 сарын 22-нд улсын дээд шүүхээс шинжилсэн бүртгэлийг албажуулснаар ингээд иргэний хөдөлгөөний нам маань дахин шинжилсэн зохион байгуулагдаж их үйл хэргээ одоо явуулахын боломжтой болсон. Тийм баг. Улс төрийн хүрээнд орж ирж улс төрийн салбарт бас бодлого тодорхойлох төвшөнд ажиллах хүсэл эрмэлзлээр нам зохион байгуулагдаж бүтцээ тодорхойлно гэдэг бол энэ улс орнд зайлшгүй шийдвэрлэх ёстой гацаанууд, тэг тушаанууд тулаад ирсэн байна гэдэг ийм дүгнэлтүүд буух ёстой байх. Тэгэхээр Монгол улсын өнөөгийн улс төр нийгмийн тогтолцоо яг яаж яваад энэ гацаараа тулчих вэ? За үүнийг засах бидэнд уламжлалт онол ухаан гэж юу байна? Ер нь бол энэ шинжилсэн үйл хэргийг үүсгэн байгуулж санаачилсан хүмүүсүүд бол ихэнх нь бол ер нь анхнаасаа улс төрийн хүмүүс байгаагүй. Ерөөсөө чиглэлийн мэргэжлийн салбарын байгууллагуудад анхал нөгөө ардсан өсвөл гэж 90 оноос хойш шинжилсэн тэр шин замаар орж өөрийнхөө амьдралыг тодорхойлох гэж явсан олон сайхан залуучууд тэгэл өөрийнхөө амьдралын замыг туулж өөрийн учирж байгаа асуудлуудыг шийдэх зорилготойгоор амьдралынхаа хараа амьдралаа авч явах энэ арга замуудыг хайж яваад сүүлрэг олон асуудлуудад тулаад ирсэн ялангуяа гол юм маань хөгжлийн гол үндсэн асуудал болох энэ бүтэц тогтолцооны асуудал, уялдаа холбооны асуудлуудад тулж ирсэн. За ийм асуудлуудтай тулж явсан хүмүүсүүд маань түүнийхээ гарцыг хайж явсан зам болгон дээр өөрийнхөө замаараа явж байгаад тэгэл явсаар байгаа энэ үндэсний онол ном гэдэг зүйлтэй учирсан. Тэгэхээр энэ үндэсний онол ном гэдэг зүйлдэл бидний замаар нэгдсэн. За энэ судалгааныхаа ажлуудыг бид нэг 17 жилийн турш хийсэн. За Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний судалгаан дээр үндэслэн суйрлаад нэг 13 жилийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйлийг боловсруулж тэгээд түүнийхээ үндсэн дээр ерөөсөө энэ үйл хэргүүдийн ч учир шалтгаан нь цаана их гүнгүнзгий учир шалтгаан байгаа юм байна гэдэг юмд ингээд хүрээд ер нь бол улс төрийн хэм хэмжээ эрхцэн орчин руу орж ажиллахгүй болохгүй юм байна гэдэг ийм шийдэлд хүрсэн. За ер нь бол энэ тухай нэлээдгүй задлж гүнгүнзгий ярина гэвэл мэдээж олон талын асуудал өндөх байх. Хамгийн гол юм нь юунд байна вэ гэхээр ерөөсөө бид энэ 90 он гэдэг зүйлээс нийгмийн шинжилт гэдэг зүйл рүү шилжин ороход шинэ орж байгаа нийгмийнхаа учир шалтгаануудыг бид нэлээдгүй улс өртөө харах, дүгнэх, цэгнэх тэр одоо үйл ажиллагаа нэлээд хожуудсан юм уу да гэж ингэж одоо ингэ харж байгаа. Миний вич одоо шинэ энэ 90 онд 18 тал учирсан шүү дээ. Тэгээд учир жолоогүй хүч нийгмийн давлгаар бол тохиод орчихсон. Тэгээ 10 гаруй жилийн дараанаас бол энэ нийгмийн учир шалтгааныг жаахан ингэ ойлгох гээд эр хугацаа тэр үеэс эхлээд энэ ер нь ямар замаар явчих вэ гэдэг асуудал. Тэгээд нэгдүгээрт бол одоо бидний харж байгаа зүйл бол арт гэдэг бол мэдээж дэлхийн нийтлэг хүндрэлтний үнэт зүйл байх нь бол зайлшгүй байгаа тийм. Харин одоо үүнийгээ бид нэр монголчууд өөрсдөө юу гэж ойлгох байсан юм? Монгол арслал өөрөө ямар арга замуудаар хөгжих ёстой байсан юм? Төрийг суурилсан одоо үнэт зүйл буюу нийгмийг хөгжүүлэх онол буюу тэр арчлаа өөрөө монголчууд юу гэдэг үгсэн тэр онолын тодорхойлолт нь их чухал байж тээ гэж эргэж харж байгаа. Тэгээ энэний дагуу үндэсний онол номноос энийг олсон гэж үзэж байгаа.
Тийм учраас одоо бид нар нийгэмд бол үндэсний одоо сонгодог ардчилсан нийгмийг байгуулахын төлөө явах хэрэгтэй байна. Монгол ардчил гэж өөрийн өнгөтөрхтөө өөрийн одоо зайлшгүй оршин тогтнох дэлхийн өндөрлөгний соёл өндөрлөгтөн дотор өөрийн ардчлалын мөнчнөр хөгжих хэрэгтэй. Тийм зайлшгүй замбар байгаа юм байна л гэж итгэж байгаа. 1992 оны одоо ардчилсан үндсэн хуулийн хүрээнд бидний одоо ойлгож байгаа ардчлал гэдэг бол одоо эмх замбраагүй хаос төлөв байдлыг их үүсгэж байна. Тэгвэл таны ярианд дурддагдж байгаа үндэсний сонгодог ардчлал гэдэг энэ зүйл маань өөрөө эмх цэгц дээр хэр суйрлах вэ? Эмх цэгц байж иж эрх сур бадардаг бас нэг юм уялдаа хамаарал харагдаад байдаг шүү дээ. Яг эмх цэгцгээд ингээд ярьж байгаа эмхлэхийн тулд нөгөө эмхлэх учир шалтгаан түүнийг баталсан нотолсон үнэт зүйл онол ном байх хэвээр. Тэгэхээр эмх цэгцгүй юм бол хөгжихгүй нь тодорхой. Ерөөсөө энэ 30 жил одоо нэг сайн дүгнэлт хийх цаг болчихсон. Тэрний үгээр ерөөсөө бид нар буруу замаар явчих чил гэдэг их сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ буруу замаар удаа тэр буцахтаа шороод тэрнэстэй. Тэгээ мэдээж ийм учраас одоо нэг бүх нийтээрээ үндсээрээ угсаагаараа үндэстэн олноороо нийлж байгаа нэг зогсож байгаа нэг сайхан төр ингээд зогсож ийж байгаа нэг улс ортой дүгнэлт хийх цаг болсоо л гэж ингэж харж байна. Тэгээд тэр улс ортой дүгнэлт нь өнөөдөр бид нар гараанаас гараад хаашаа явсан, юунд зорьсон, хизээ хүрэх ёстой байсан гэсэн олон зүйлүүдийг нэгтгэж иргэж дүгнэж сайн улс ортой харах хэрэгтэй юм аа гэд. Тэгээд энийг мэдээж шинжлэх ухааны үндэс суурьтайгаар тэр одоо нийгмийн улс төрийн шинжлэх ухаан, нийгмийн судлалын шинжлэх ухаан гэдэг олон талын шинжлэх ухааны үндэс суурьтайгаар харж дүгнэх цаг болж ил гэж бодож байгаа. Тэгжээж нөгөө эмхлэх учир шалтгаанаа олохгүй бол өнөөдөр ингээд энэ чигээрээ энэ буруу замаа үргэлжлүүлээд авах юм бол 34 жилийн түүхэн энэ хугацаанд дотор чинь маш олон зүйлүүдийг бид нар алдсан байна шүү дээ. Мэдээж олсон зүйлүүд байна. Гэхдээ олсноос илүү алдсан зүйл байна. Магадгүй нөхөж болшгүй зүйлүүдийг бид нар алдчихад байна. Энэ бол хамгийн аюултай зүйл. Иргэний хөдөлгөөний нам Монгол Улсын парламентод өөрийн гэсэн суудалтай болоод ажилласан тохиолдолд нэгдмэл эрх зүйн энэ тогтолцоог хэрхэн яаж бүрдүүлэх вэ? Энэний анхны гараа үндсэн хуулийн өөрчлөлт байх магадтай юу? Ер нь үндсэн хуулийн сэдвийн тухайраа аяараа их өргөн дэлгэр хэлцээд хэлчихлээ. Яг нь ер нь 14-5 жилийн өмнөөс энэ хөгжлийн асуудал дээр тогтолцооны асуудал, системийн асуудал ярьж эхэлсэн. За тэгээд сүүлийн 10 жилийн одоо хамгийн сүүлийн 5-6 жилд бол үндсэн хуулийн тухай асуудал нийтгүнд чинь зөвхөн үндсэн хуулийн тухайд бол 92 оны үндсэн хуулийг манай нам юу гэж дүгнэж ийнэ гэвэл маш сайн болсон хууль гэж дүгнэж байгаа. Гэхдээ энэ бол тухайн цаг үеийн хууль. 90 оноос шинэ нийгэм рүү шилжин орж байгаа, ялангуяа шилжиж орж байгаа нийгмийн бүх бүрэлдэхүүн давхаргууд огт мэдэхгүй байх үед хүний нийтлэг одоо үнэт зүйлээр тулгуурсан энэ 92 оны үндсэн хууль бол түүхэн үүргээ маш сайн гүйцэтгэсэн үндсэн хуулиа гэж ингэж ойлгож байгаа. Харин одоо 34 жилийн дараа буюу үндсэн хуулийн гаргаснаас хойш 32 жилийн дараа үнэхээр тохирохгүй байгаа нь үнэн. Гэхдээ солихсгүй хамгийн гол асуудал нь өнөөдөр одоо нэг хэрэгтэй болж байгаа буюу энэ 34 жилээс сурсан сургамжууд нь улс төр нийгмийн бүхэл давхаргаад юу гэсэн за энийг эргүүлээд мэдээж маш олон хүний үзэл бодлуудыг нэгтгээд дээний нэг шинжлэх ухааны тэнд одоо улс төрийн нийгмийн шинжлэх ухааны үндэс суурьаас гаргасан улс төрийн томоохон институтүүд нь албан ёсны төрийн институтүүд улс төрийн институцийн намууд нэгдэж нийлж иж тэгээ ард түмнэрээ хилцүүлж иж ингээд нэг шийдэлд хүрэх ёстой. Тим том одоо үйл хэрэг үр дүн байх ёстой. Тэр үндсүүд бол одоо хин нэг хүний үзэл бодлоор хамаагүй гард ирж болохгүй, хин нэг ирэх барьж байгаа гэдэг үүдийн дурын орлогоор хамаагүй хүрч болохгүй юм үнэт зүйлэлтэй. Тийм учраас одоо бол энэ үндсэн хуулийн хэм хэмжээр нэлээд ултай суурьтай гүнзгий орох ёстой. Тэр нь бол зайлшгүй. Гэхдээ энэ ирж байгаа 4 жилд бол магадгүй энэ шинэ үндсэн хуулийн үнэт зүйлүүдийг ард түмнэрээ төр засгаараа нийтээрээ олноороо хамтаараа бүтээн бий болгож түүнийгээ баталгаажуулж чадвал магадгүй эх 4 жилийн хамгийн илүү одоо хамгийн сайн үр дүн байх байхаа л гэж бодож байна. Бид нэгэнт суурин соёл иргэншлийг хослуулах энэ замаар явж байна. Тэгэхээр бидний одоо эцэг өвгдийн төр төсны уламжлалт онолыг нүүдэл хийгээд суурин соёл иргэншлийн хосолмол энэ орон зайд зохируулах ямар боломж байна гэж харж байна. Яагаад ингэж асууж байна гэхээр нэгэн цаг үед бид эцэг өвгдийн маань үед тэнгэрээс шууд хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрч амьдарч ирсэн байна.
одоо Тэнгэрээс хамааралтайгаар оршин амьдарч байна гэдгээ мэдрэхгүй болчихсон одоо нийт олонх маань Улаанбаатар хотод суурин амьдарч штэ. Ийм тохиолдолд бид энэ эцэг өвгдийн онолыг хэрхэн яаж хүлээн зөвшөөрөх вэ? Энийг яаж зохируулж цааш нь авч явах вэ? Ерөөсөө энэ өвгдээдсийн онол ном дотор нэг зүйл хэлээд байгаа. Хүн ерөөсөө эхнээсээ л бүрэн бүтээрч чинь гэж. Тэрнээс хүнд нэмж юу ч заахгүй гэж. Зөвхөн тэр боломжийг нийгмийн харилцааных нь өөрийнх нь заяагнал хувь тавилангийнх нь авьяасны боломж болж яаж хөжүүлэх юм бэ? Сануулж сэрүүлэх юм бэ? Тэр орчин нөхцөлийг яаж бүрдүүлж өгөх юм бэ гэж ингэж л хардсан байлээ л дээ. За яг энэ талаар яриад явбал нэлээдгүй их олон зүйлүүд хөндөх хэрэгтэй болчих واخ. Хамгийн гол юм нь одоо өнөөдөр нэг зүйл байгаад байгаа. Энэ 34 жил бид нэр нийгмийн орон зайн дээр ахуй чанартай буюу энэ барилга байшин яаж барьдгийг одоо тийм ээ одоо энэ нийгмийн харилцаан дотор өнөөдөр дэлхийн хүндрэлтийн нийтлэг хэрэгжилж байгаа бүхэл зүйлүүдийг бол бүгдийг бид нар ойлгочлоо шүү дээ. Энийг бол хинээс дутуугүй хийж болж байна. Бас хинтэй ч гэсэн нэгдэн харилцаад хийж болж байна. Тэгээд яг нөгөө хүний оюун санаа. Тэгээд тэр дундаа нөгөө үндэстний чинь онцлог, улс орны чинь түүхэн хөгжлөө заламж чанараар цаашаа өгж өгөх ёстой. Тэр ирээдүйн хүсээд байгаа үр дүнгүйч өгч чадж гин үгүй юу. Тэгээд тэр нь өөрөө хангахдахгүй болохоор өнөөдрийн асуудлууд чинь нэмэгцэгцгүй замбраагүй би энийг ойлгохгүй төвшөнд хүргээд байгаа юм биш үсттэй гэх ийм үндслүүдийг одоо өдөөж гаргаж заавал ингэж одоо хэлцүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл би юу хэлэх гээд байна вэ гэхээр яг бидний өнөөдрийн шийдэх гээд байгаа асуудлын гол гогцоо нь юу хийх гээд байгаад биш. Юу хийх гээд байгаад биш. Хин хийх гээд байгаад биш. Ганцхан яаж хийх ёстой юм бэ гэдэг тэр арга замууд. Хийж байгаа юм маань бүтгээс өөр аргагүй болдог. Тэр орчин нөхцөлийг яаж бүрдүүлэх ёстой. Тэгэхээр тэр лүү илүү гүнзгий анхаарах ёстой буюу илүү гүнзгий уус сурлыг харах ёстой. Жишээ нь өнөөдөр монголчуудын тухай янз янз дээр дор зөндөл ярьж байна л да. Гол юм нь монгол хүний муу сайн биш. Эцсийн үнд монгол хүн тохирж исэн юм уу тохирохгүй байгаа юм уу? Монгол хүн тэрийг үнэхээр өөрийнхөө одоо авьяасны боломжоор асар одоо олон чадвартай бүтээн байгуул болгож ирэх тийм боломж өнөөдөр бүрдсэн үгүй юу гэдэг тухайлбал илүү гүнзгий. Тэрнээс бол байшин барилга барих энэ төр гэдэг бол мэдээж нийтлэг хэлбэр дээр хин ч гэсэн хийж болдог бүтээдэг тийм л арга замтай болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо би энэ цаана юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ үндэсний үжил санаа, үндэсний гүн гүнзгий сэргэн мандлын тухай ойлголцоод тийм ээ. Энэ үндэстэнд чи өөрийнх нь гүн гүнзгий ирээдүйдээ итгэх итгэл, улс орондоо итгэх итгэл, монгол хүндээ итгэх итгэл, тэр итгэл оюун ухаанд хүн, оюун ухаанд итгэх итгэл, тэр итгэлийн сэргээг үзэхт улс орны хөгжлийн тухай ярьж болдоггүй юм байна гэж ингэж ойлгохтойгоор гэтэл өнөөдөр чинь бид нар тэрийгээ сэргээж урамлах нь битгийхэл харин ч нөгөө хариуцлагагүй юм цэгцгүй орхицноос болоо сүулдээ тэр буруу зүрхөө бивэн рүүгээ чихээд тэгээ хэнийг нэг шийтгэл хэнийг нэг муу хараад л хэнийг нэг л буруудах юм бол зүг болчих юм шиг ойлголоо. Гэтэл бас энэ биш байна гэдэг бүгдөө ойлгож эхэллээ шүү дээ. Тийм учраас өнөөдөр монгол хүн болгон хөгждөг. Монгол хүн болгон биенийг үнэт зүйлээр нь хардаг. Тийм байх боломжууд бидний оюун санааны үнэт зүйл болон бидний бүтээсэн эцгүүгүүдийн маань түүхэнд бидний өв соёлд байна уу? Тэр маань өнөөдөр бидэнд хэрэгтэй юу? Хэрэгтэй байх тэр зүйлийг бид нар ирээдүйн одоо хөгжлийнхөө үндсэн гол түлхүүр хүчин зүйл болгож чадах уу гэх мэтлэн. Жишээ нь хятадын хөгжлийн нууц бол хятад хүн юм бэ гэдгийг л ярьчлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр монгол хүн юм бэ? Энэ хамгийн судах хэрэгтэй тийм. Ерөөсөө үндэсний зэрэг мандал, үндэсний төв, хүний оюун санаа хүнийг өөргөн зүрх сэтгэлээр хөвлөж өгөх хэрэгтэй тийм. Монгол хүнийг өнөөдөр яг байвуулж өгөх хэрэгтэй байна л тавих хэрэгтэй. Тэгэх юм бол хөгжинэ гэж харж байна. Тэрнээс бол төлөвлөгөө бол байна. Бүх намд байна, бүх хүнд байна. Магадгүй манай улс оронд удаа дараа нь засаг барьсан бүх засагт байсан улсын хурлын урт хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрүүд, засгийн газрын бодлого хөтөлбөрүүд бол хангалттай гарсан муу хэлэх юм байхгүй. Ганцхан мэдээж эмгэлэг зэгслэгч цааш нь үргэлжлүүлж хөгжүүлэх системүүд бол байна. Эндээ байгаа юм биш асуудал. Асуудал нь илүү гүн гүнзгий суур мөртлөө илүү үр дүнтэй, илүү хэрэгцээтэй тэм шаардлагатай зүйлүүд тэхэгдээд байна л гэж. Тэр нь гүн гүнзгий үндэсний сэргэн манлын явчрах үндэсний үзэл санааг бүрэн бүтэн томьёолох хэрэгтэй. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, монгол сонголт.